телевиз үзүүлж байна. Дөрөв. 16. Та нар айсгүй. Өдрөөс өмнө жоохон гүгээд өсөө гаргач. Яаж ч утсан? Эмэгтэйнд хожигдно гэхээр санаанд багтахгүй байгаа юм да. 150 дугаар тусгай ангийн сүүчүүд гэж ямар хүн байдаг талаар манай байлагч нарт нэг жоохон мэдрүүлээд өгч. За ингээд өчигдөр танилцъя. Орш. Албаар урдаан гүйж хөлөөзөж байгаа. Хожигдох байсан юм уу? Одоо тийм чинь тэгдэг байж юм. Чи гүүс юм уу? Чүм дөрөвд арахад чүм үлгэр айцсан юм шиг байна. Цагийн өдрөөс нь баярлалаа гэж чи. Өрөөлийг загнахаас өмнө өөрөө ихтэй сайн хүүгээс сурчих заяа. Энэ он хүү чадаагүй гэж хэлэх гэдэг юм. Чи хүү чадаагүй шүү. Хөө. Чүм нэг анх хэрэгтэй. Өрөөлж чадсан тэнийг байснаа мартсан юм уу? Өдөөс намаа ирж юм. Мэднэ. Сайн байна. Таны нэмэр итгөө. Сайн байна. Танаа нэмэр итгөө. Писүү төсгөн байна. Тусгай салаа 31-р анги. Мөмө чи энд үс юм уу? Чамаг яасан хаа? Тэгээ чиний хартаа. Энэ миний найз Тоя. Хөө, уучлаарай. Танилцаач хөөжүүлээ сууж байгаа юм байна. Сэтгэл хөдлөмрээд. Намайг Ануужин гэдэг. Тийсийн уул орхон ангийн оюутан. Намаа. Уучлаарай. Өөрийг ч гомдох гэгэлтэй. Юмиг яаж мэдгүй муу хүмүүс мэрсэр байдаг штэ. Өөрөө надад бичиг баримт үзүүлчихгүй. Тоя яах нь вэ? Хүн зовж шаналаад ирж яхад чинь. Хөцөлгүй яах вэ? Энэ миний оюутны өрөмлөх. Яас юм дээр нэг чинь хаасайгүй хэвлдэг болчихсон цаг. Иргэнийхэн үлгийг гаргаад ирлээ. Яах гээд байгаа юм бэ? Үзэлгүй яах вэ? Би гэж нэг завшаалсан юмтай. Ямар сандал альбом ороод ирж явах вэ? Үгүй чи яг зорилгоо хэлдэг. Надад нэг л сэжигтэй санагдаад байна да. Чи яах гэж альбом авчихсан юм? Ингээд сүнхлээ яваад идэх хэрэг үү? Эрэгтэй хүнд хаягдаж уйл чаналж өөр хөндүүлж завхыг гэсэндээ л багч гэсэн дотроо онгойлгох гэдэг ч юм уу мэдэхгүй. Чи бүр өөр хөндүүлсэн хэрэг үү?
Хайцчаад ямар хүүхдийг нь гаргалтай нь штэ тэгээд Төвшинда. Баячуудын хүүхдүүдээ гэж ийм л торхоонууд ийм байна л да. Уучлаарай амууж. Би чамд итгэлээ. Цэргийн юм болохоор тэр мэрэглийн өвч өндлөө бага шалгаажглаа шүү. Зүгээр байлуулгүй яах вэ? Нэмэ. Энэ ануудыг тэрвэрэд хоосон зургийг аваад үлдчих. Нүүрлөө найч шидэхгүй юу? Хэрэггүй. Мууч гэсэн миний анхны хайр штэ. Би энэ зураг насан туршдаа хадгалж явна гэж боддөг юм. Намайг яаж ч гомдоосон гэсэн би сүлдээ хайртай. Өөрхийдөө. Эмэгтэйчүүд бид муусаа ирчүүдэд дарлуулаад хаягдаал. Үгүй хаягдчихсан ирнэ ингээл хайрлал явж идэг. Муусаа ирчүүдийг утсан ч зэвүүрчлээ. Нэмээ одоо хойлоо явъя. Цаад мөгж ангиас нь гаргаж агаад зодчих. Тоя. Улс чивтэр хүн зод гэж бэлдээд байгаа хэрэг юу? Гадаадын ч вэ, дотоодын ч вэ ийм үг торхоонуудаас эх орноо хамгаал гэж улс чивэдэнд мөнгө зарж байгаа юм зү. Миний ч гэсэн зэвүүрээд байна штэ. Гэтэ чи тэр хүн задлаа гэд тэгж гараа бодрлож болохгүй. Гараар ш мөн навшиг хөлөөрөө л зодчих штэ. Хүүе болохгүй. Байж ин. Мөнгөтэй айлын өөхөд яаж хийх юм бэлээ? Гудамжны хэдийн юмнуудыг хатгаад явуулчвал би яах юм? Энэ үнэн шүү. Цаад муу балер юм чи яач мэднэ. Та ч одоо ууралч аяд байж. Муудалцаа юу? Гү. Өнөөдөр ажил аваа их тараад замаараа тантай нэг жаал ярь цууж байгаад оройхон тийшээ зайсан гараад авчиж гэж бодсон. Тэгэл нэг хадламын хоол таарахгүй болохоор тэргээл нэг том юм арай хийгээд ороод ирэхэд одоо би муудалцсан байх гэж бодлоо шүү дээ. Яг гэж юм бэлэггүй юм ярьж явдаг юм. За мэдлээ эрхэмдээ дурандаа. Дахиж юм бэлэггүй юм ярьж байхгүй. Хүй, миний хүү юу нэгэл наашаа цаашаа яваад ахаар тэр охиноо аваад ирвэл яасан юм бэ чи? Авцрыг ихлээр санаа зовоод байна. За. Дараа дэгжгаал нэг ирийгээд болдгоо. За тэгнэ. Тэг учиртай. Ээж аав нь хөдөөний улс гэсэн тийм ээ. Тий. Ёстой төртэй байгаа. Тэгэхээр ингийн ээжтэйгээ хоёулаа ирнэ очие. Хамаагүй хүрээд ирээ гэж лээд ээж нь гуйчи. Хоёлаа наатгыг чинь нэг хуралдаж ажил болсон дээр хаа да. Юуг нь хуралддаг юм бэ? За миний хүүгийн ажил төрөл ойрдоо тэгээ юу вэ? Сайн сайхан. Тайван дөө. Өнөөдөр хэдэн байдагч нараа охтын тусгай засгийнхантай уралдуулад. Аа? Нөгөө хэд чинь юуны тухайн төрөлгүйгээр бие тоох гэж болтгүй. Тэгэхээр нь охтын засгийнхантай уралдуулж хожигдоогоод. Үгүй одоо юу гэсэн үг юм чи? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн хооронд нь одоо уралдуулсан гэсэн үг үү? За миний хүү одоо сургуулийн шинжилх ухаанаар бол альтер том алдаа хийсэн байна. Ээж нь насаараа багш хийсэн хүн энийг чинь би сайн мэдлгүй яхад энэ чинь. Алдаа юу ах вэ? Хожигдоод ирэхээр бэлтгэл сургуулаа улмалсан хийн үз. За миний хүү болдгүй юм. Юу хөөхд болгон чи янз байдгийн шүү дээ. Зарим нь хор шарн хөдлөөс сүд болно. Зарим нь ч яг уу тоохгүй. Зарим нь сэтгэл санаагаар унаад одоо ингээ анги орхиод явчихвал яа? Нэрэж ганц хоёр хөхөд сэтгэл санаагаар унсаа харагдсан шүү. Тэгж таараа. Сүлдгээд нэг залуу байдгийг. За. Хожигдсондоо болоод бүр дэгбэрчих гээл байгаа харагдсан. Сүлдийг дуудаж уулзаад таны сэтгэлийг нэг амраад байдаг. Тэг миний хүү цэгүүдээ маш сайн ажиглаж бай. Яах нүгэ бүр их сайн ажигладаг шүү дээ. Яг тэгвэл хүн чинь янз аа миний хүү зарим нэг юм дуудаж уулзаад бүр ганцаарчлан уулзаад сайн ойлгуулж хэлж өгч бай. Тэг яа тэгээ. Ээж. Ой. Өнөөдөр ажил аваа их тарцглаа. Би танд нэг хоол хийж өгчихгийг өсгөө. За чи надад тоол хийж өгчихгийг үлхэн чи яамаа. Тэр бэрийг л манай энэ гэрийн хаалгаар нэг оруулаад ир. Ээжийнхэн сэтгэл тоглоод байх юм аа. За шүүн ингээд телевизээр хараад нэг жаал хийвтгийн. Тэгэл нэг үүрээр л унтах юм да дуг хийх юм. Дахиад сэрчийн. Та бас ингээд догтлцдаг нь юу ч юм дээ бас. Тэгэлгүй яах юм бэ? Чамайг чинь одоо ингээд хин хийчихээ. 30 хүртлээ эхнэр авахгүй суугаад ахаар чинь би бас сэтгэл додлоод байна шүү дээ. За та ямар хоол хийж өгдөө?
Нэрээ хоол хийж өгөх гэдэг юм. За тэгье. За бууц идэе. Ээж нь мах гаргаадах юм. Тэр чарын яг тэгдэг улаан төгөөлөө шүү. Хөш. Би харин нэг удаа аймгийн төрөвнийг бүхээртэй тэрийг дайгдаад явбоо. Дэндвэ. Чинийг удаа гэлээр залдаг шүү. За яах вэ ярьж лээ гээл дээ. Тэ яасан. Тэгсэн чи харин тэр машины жолооч нэг казак нөхөр байна. Тэгснэ явж яснаад байн зогсоод өсөрч байгаа лантуу аваад нөгөө ачааныхаа машины битүү чингэлгийг л дүв хийлээ. Тэгэхээр би асуулаа. Та яагаад машиныхаа твшиг байн нүдээд байгаа юм бэ гэсэн чинь нөгөө казак ир чинь миний ачааны машин 2 тонн даацтай. Миний энэ ажиж яваа такианууд 4 тонн болцоход юм гинэ. Тэгэхээр би гайхаад. Тэгсэн чинь нөгөө казак нөхөр чинь ингээд явж явах замдаа байн лантуугаар нүдээд байхаар такианы тал нь үргэж нисээд ачаа 2 тонн болдгийг гэсэн гэж байгаа юм. Уусгаад ус. За өнөөдөр та бүхнээс галын бодлогын хичээлээс асууж дүн тавина. Саналаар асуух юм байна уу? Дэндв та сая самбарын өмнө хичээлээ явж байсан уу? Эрхэм ахлах тэсгчтэй илтгэе. Илдэг. Би өөр юм ярьж ирсэн юм аа. Хичээлээ уншиж даалгавраа хийсэн юм уу та тэгвэл? Тийм. АК-бууны тусгалын хурд ямар байдг вэ? АК-бууны ашигтай тусгал нь 400 м. Хоролдуулсан галаар газрын цээлд 800 м, агарын цээлд 500 м зайд буудаж болдог. Ихтэй багшаа. Бишээ, эрхэм ахлах тэсгчээ. Асуух нэг чухал юм байна. За асууж бол. Ашигтай тусгал 400-гээ заагаад авах юм. Би 600 м-т чон агнжил байсан юм да. Та тэгвэл дахиж яваа чоныг буудаад уншчихсан юм. Яалаа гэжтэй эрхэм ахлах тэсгчээ. Манай аав гахын нэг найз хошуулж манад ирээд за ширгээж бууддаг АК-гаар чонд явсан. Тэгсэн чинь 600 м-ийн цаана чонд хөдөлт авчих гээд ахарна. Би АК-бууныхаа тусгалыг 400 м дээр тааруулж хагаад ойн дүүргэж байгаа л бодчихсон. Тэгээд яасан? Яг байрснараа улаан цуваар нь орчихсон байсан. Байлгч дэндв. Би армийн зэвсэглэлд байгаа бүх бөөг ширгээж боддог болгоод ов арыг нь хуурай цэцгэж болно гэсэн үг үү? За та болохгүй л бахаад. Тэгвэл АК-бууны ашигтай тусгал 400 м байдгаа гэдэг дээр товч гоёлаа. Болно эрхэм ахлах тэсгчээ. Байлдааны буудлын хурд ямар байдг вэ? Цааш нэрдэ. Байлдааны буудлын хурд нь минутанд 1-ээр буудахад 40 сум. Ээлжээр буудахад 100 сум. Техникийн буудлын хурд нь минутанд 600 сум байдаг. Сайн байна. Суу. Би ямар тэнэг охин бэ? Тийм залуу дурлаад явчихдаг. Ботхоос дургуураад байгаа. Би тэгээ очиод зодчих гэхэр чи бойл гээд байгаа зү. Яасан илбэг нүлмстэй. Нэг муу залуугийн төлөө урсгачлаа гэдэг зүгээр. Зодод яах юм? Зүгээр л зайлгээд хэлчмээр байгаа байхгүй юу? Гэхдээ би өөрөө дуудаж хэрвэлчихэд зайлгүй хөвөө явуулах юм уу? Тэгвэл өстө тэнийг юм болох юм байна. Яах вэ? За яах вэ? Надтай ирж уулздаг юм бол зайлгээд хаалга тасхаана. Яах вэ? Ер нь чи тэр сүлд дээр очиж тэр Анужин гэдэг хүүхний тухай сонслоо гэж хэл. Мэдээж царай нь хувирна штий. Хувирахгүй. Угаасаа охтууд хураас урцсан хувирахгүй. Би тийм байлаа ч гэсэн чи миний хувьд хинч биш.
гэж хэлчихэл гараад ирэлтэй. Бүр хошоор хөдлөд байж ядаад байна би. Юу ээ? Утахгүй надтай хүмтэн заяа. Удчаад миний нүцэн зургийг хүмзүүлнэ гэсгээ таханда. Үгүй ээ тэгэл зодчих гэдэг нь штэ. Тэр мөн ямар зүүн залуу вэ? Чи битэр ямар хүн зод гэж энэ сургаад байгаа юм. Тэгээд ч тиймэрхүү юмнууд зодод яадаг. Чи тэгвэл очиж өчигдөр хожигдсныг энэ хинж хамаг хор шарыг ялтаад мусгаа байлдах чарам дуудчихад хүрээдэр. Тэгэл чи миний хувьд юу ч биш хинч биш гэж хэлжэл үгүй харцтэйгээр гараад ирэлтэй. Яа тийм. Тийм үстэй. Ямар зэн залуу вэ? Гадаадын цэрэг улс төрийн мэдээ гүрэн дамнсан сургууль. Хятад улс G15 загварын 4 дахь сүнөх чавцыг гаргаж байгаа гинэ. Хүү. Холоос нь сайхан шидэж байна. Аргагүй зөөснө. Тэгмээ спорт чинь. Манайд ч гэсэн унган гэлтгүй үндэсний спорт байдаг юм зү. Морь, сор, хөх гэдэг Босгаад. Бос. Ном. Амралтын цагаа зөв боловсон өнгөрүүлээ шүү. Байж дэндүү. Би энэ захиарсан байна. Болно. Суу. Завхан аймгийн шилүүстэй сон. Ийм сантгаа. Нөгөө нутгийн найз охноос захиалж. Алуу бушуухан задлаач. Юу шалаасан баг болов. За хурдан уншаа. Сайн байна уу? Нутгийн сайхан залуу таны өдрийн амгалан айлтгая. Энэ зуны наадмаар таны гэгэн дүрийг цэнхэр дэлгэцээр толдон хараад мөхс би ихэд баярлаж инээснэ нуух юм. Харин ч нааштай хариу ирчихэж байгаа юм биш үү? Эхний загтлыг чинь унссан бол таамаа. Харин тийм. Аврагтай барилдамшаа болж айхтар чанга шидүүлснээс болоод толгойтой нь нэг л биш болжээ. Хөдөөгийн молх бүсгүй надаар юунд ингэж тоглоовэ? Хайртай гээд бичсэн захидал тань 5 хоногийн өмнө мотрлогдож уяртал хайрлаж байсан залуу гинт эндүүрчээ гэхийг бодоход орон даяар гардаг телевизийн од боллоо гэж өөрийгөө эндүүрээ бололтой. Олон түмний телевизийн од танд хэлэхэд огт би танд сэтгэлгүй. Онцолж таныг харж байсан удаагүй. Онхолдож годройтон аврагд шидүүлэхэд чинь огтоос сэтгэл өвдөөгүй. Миний сэтгэлд та биш өөр хүн байдгиймаа. Тэр хүн минь тань шиг овлоггүй биш. Охид бүсгүйчүүдээр тоглодгүй. Олон түмэндээ хүндтэй нэгэн. Надад таныг бодох шалтгаан байхгүй. Дахиж ийм загтал бүү илгээгээрэй. Хүндтгсэн хонгор зол. За ингэж бичгээсэж яах вэ? Хайртай гэснэ 5 хоногийн дараа өөр хүнтэй болчихлоо гэж байгаа хүнд харин ч их ухаантай бүсгүй юм а тий. Тэнийг минь
Чи битгий солиоргоод биччихээг нь яана. За та. Харин ч хоёр яс салт санаа амарлаа. Дэндвэ. Чи ийм сайхан сэтгэлтэй ухаантай бүсгүйг ингээд өөрөөсөө үү түлхсэж байгаад харамсалтай байлаа. За. Нэгэн тийм юм болчихсноос хойш одоо яа их вэ? Улаан тав гэж. Бас өөр хүнд сэтгэлтэй л гэсэн биш. Байлт цөлдөд дуулцах дэрсэн бай. Ээж нь чамаа бүр хэл сураггүй болчихоор ч гайхаад өөрөө хүрээдэрлээ. Гэтэ аавс чинь зөвшөөрөл авсан л та. Яасан бэ? Усаа ураалгацсан. Оо. Тэгээ яасан миний хүүг баахан шийдэг үү? Үгүй. Манаа нөгөө төвшөөх. Уцаар ярьж байгаа баригдчихгүй юу? Тэгээ салаагаараа шүнжингөл баг галуун цуугаар явж гар дээрээ сүнээ шийдэх гэсэн. Миний хүүгийн над царай зүс нэг л биш байх чинь. Түрүүн ирэхэд чинь л дэд тахлагч охин сайн боллоо гэд тэгж дэрвэд гүгээдсэн. Нэг л өөр болчихсон байх юм. Яасан тэгээд нөгөө охин чинь зүгээр үү? Зүгээр ээ. Иргэн дөрний хүмүүст дургур өгдөг. Яасан ч хэцүү юм бэ? Ганц хүүгээ ингэж шаран махтан хатаачж яхдаг ч тий. Наав чинь гэж нэг толгоо нэргсэн юм. Яаж ч өглөж хэлж учирлаад ойлгох чинь жалга. Өчигдөр хүүгээс мессеж ирэхэ болчлоо. Одоо яах вэ гэсэн чинь танаа дарга руу ч уцтаад чан гараар натах хүмүүжүүлгээд байгаа юм даа юм. Хинтээ ярьсан. Яав нөө хурц илүү тэр даргатай чинь яриад ах шиг байсан. Мусаа авч чадахгүй махлах дислэгч рүү компани захирал хүн байж. Жоо зиндаага мэдрэмэр. Тэр муу намайг яг хүмүүжүүлж харагдаач. За миний хүү тайвшраач тий. Гүчи чи эртээ чөлөөгөр эрэхтэй манай дарга их сайн хүн гэдэл гайгүйс яасан муудалцсан юм уу? Тэр муу чи миний дургуй хүргээд байна. Тэр муу намайг хүмүүжүүлдэг юм хин бэ? Дарга хүн юм чинь тэгэл загнад зандарч ганц хоёр үг хэлээл үз миний хүү юундаа ингэдэг юм бэ дээ. Баасаа учрахгүй гэж тэр намайг яг хүмүүжүүлж харагдаач. За. Миний дургуй хүрээд байна. Би орлоо шүү гэж. Миний хүү аль өөрөөсөө ээж их утсыг аваад болт. Маа, энийг аваад болчих. Яах гээд байгаа юм бэ? Дахиад баригдахын нэмэр. Жоо хямдхан утас авчираа шин. За, ээж нь тэргүй ингэ солих гол байж байгаа хуучин утас юм чи ямар хамаатай юм. Аваад болт. Ээж нь нөгөө сая ажиллаар явж агаад тэгээ хүүрүүгээ ороод ирлээ. Хоолунд авчирч чадсангүй. Мань хэдхэн төгрөг авчих. Энэ дотор дэлгүүрээс өөрөө дуртай амиг авах үз. Идхмаар яа дээ. Би өлсөж өгч байгаа юм шиг харагдаад байна. Хөөе. За яг саях шигэ барьж уудах шиг билгэн. Сайн байна. Байлч төвшин. Дараагийн ээлж. Үстэй. За дараагийн байлч нэр нүгч гарч ирээд байгаа. Онохгүй энэ төвшин. Зөөлөн, гохоо зөөлөн дараа удаан дараа. Байргуу чиглэл 3 бичцүүл амьсгаагаа дүгж. Муу будж байна. Байлч чойсрон. Дараагийн ээлж. Үстэй.
Нохоо маш зөөлөн дарааш. Амьсгаагаа төгж. Энэ юу ярихгүй нэ. Тэгж яхад гайгүй болчих юм. Өчигдрийн ялагдлаа мартаж чадахгүй. Тэрэндээ бүхэн байлах шиг байна. Байлт Чихбаатар. Дараагийн ээж. Хоёул эсэм гараад ганц тамхи хувааж татчихад ороод ирээ. Цаад чинь анзаарах шиг алга. За. Маш зөөлөн дарааш. Нэгнийгээ сэтгэлийн хямралтай багт дээр нь нэмж хуураад байна. Та татмаар байгаа юм бол би амандаа хүрсэнгүй. Тамхи татлаа гэж хэлчихэж. Шинэ хажи юм шүү. Дэнд үнч гэдэг нь. Чиний ч гэсэн гол чинь гороожлог басдаг. Гороохон ч гороожл юм л дээ. Гол гороолоо гэд хүн хуурахгүй. Та ер нь өөрт нь хилчээд татсан дээрхгүй. За болчихъя. Ор. Илдэг. Байлт сүлд. Уус нэрлээ. Байлт сүлд. Уулзалтын хугацаа 15 минут явж болно. За дараагийн ээж. Байлт Шимхот. Дараагийн ээж. Сүлдэд өнөөдөр 2 эргэлт ирчлээ шүү. Номын таавшруулах гадал байн ирээд байна. Тантай бол сүлд ганц 2 үг дуграалга байв. Гэхдээ би өглөөнөөс хойш уруу ламын датаа чангаас хараад 3-4 үг сольсон юм чинь. Зээс одоо үлээсэн үү? Сайн байна уу та? Сайн. Тойр сайн уу? Тойр яагаад байгаа юм бэ? Харин чанга харахад яатсан юм шиг байна. Чи Ануучин гэдэг охин таних уу? Би чамд энэ талаар ярих гэж бодож ирсэн юм аа. Манай их сургуулийн ангийн оюутан баггүй да. Би чамтай танилцуулна гэж бодож ирсэн. Дотносоод удаагүй багт эмэгтэй хүн дагуулад ирэх юм бол би хайргаа уурлна гэж бодоод хэлээгүй маа. Хөнөө чи яа? Уурчлаа. Хүнтэй яасан сайхан анд олцдог юм ус өч ээ. Монгол жижиг гин штэ. Тэр Ануучин чинь сайн таньдаг хүн минь найз юм байна зөө. Сүлдээ чи ярьдаа. Тэр Ануучинтай зүгээр л найз юм уу? Үгүй зүгээр найзууд чих нь хаашаа юм бэ? Надад хайртай миний араас хүйдэг гэхүүд. Би эмэгтэй хүн болохоор нь гомдоохыг хүсдэггүй маа. Чи юу ярих гэдэг юм бэ чи? Яас их хүмүүлэгдэг залуу ээ өөрөө. Юм усгай байлгчийн араас гүүхийн гинэ. Чи яас тэр байлгч нартай намайг өөрийнхөө араас гүгээд байгааг хэлсэн үү? Үгүй. Би юу гэж тэгж хэлэх юм бэ? Тойр итгэхгүй бол дэндв төвшөө хоёроос асуул та. Ойртчихсан ар. Бид хоёр ингээ асуугаа явмаар юм шиг харагдаад байна өөш. Яриад ах юм алга. Битээрээ хооронд болсон юм болоогүй гэж ойлгоорой заяа. Өөртөө дурлцсан гэж гортчваа. Баяртай сүлдээ. Нөмө. Ой чи. Чи сааттай зурст гүйлээ гэхэд номогийн хаач хүрхгүй зөө. Зодтолтлоо гэхэд чиний хаан зохих юм бэ? Үндэл хэлэхэд заяа чи хүн чанараараа номогийн чигчэн уруунд хүрхгүй штэ. Тэгэхээр яг одоо зайл заяа усгаа минь. Нөмө чи намайг буруу ойлгоод байна штэ. Нөмө.
Чи энд юу хийж явж байгаа? Чиний ярихыг сонсох хэрэгтэй. Надад чамтай яриад байх юм байхгүй. Чамаа хинээс юу сонсныг чинь би мэдэхгүй. Гэхдээ хоёул энэ талаар ярьж ойлголцох хэрэгтэй юм шүү. Байлдагчтай өдөд. Чагсаалын бэлтгэл дээр яаж явах хэрэгтэй юм шүү. Надад чамтай яриад байх юм байхгүй. Байлдагч ч гэсэн би хүн штэ. Надад өвддөг зүрх сэтгэл гэж байдаг. Ануучин чамд юу ярьсныг би мэдэхгүй байл та. Гэхдээ ануучин битэрээ хооронд юу ч болоогүй штэ. Надад ануучин гэдэг охины нэрийг битгий хэл. Би сонсмооргүй. Намаа чи сонстоо. Би аавда их баярлдаг. Яагаад гэвэл аав намайг цэрэгт явуулсан. Хэрвээ би цэрэгт ирээгүй байсан бол би чамтай уулзрахгүй байх байсан. Чи бид хоёр хамтдаа байхдаа хичнээн аз жаргалтай байдаг үлээ дээ. Одоо тэр бүх аз жаргалтай мөчүүдээ март. Би ч гэсэн мартнаа. Үгүй. Намаа би чамайг юу ч хийжсэн зөвшөөрнө. Харин намайг март гэдэг наад үгийг чинь бол хизээч зөвшөөрч чадахгүй. Би чамд хайртай шүү дээ. Чи энийг мэддэг мөртлөө одоо яагаад ингэж байгаа юм бэ? Чи ийм сайхан үгийг тэр ануужинда бусад охтод хэлж байсан уу? Чамд над чиг ийм охиноор тоглох сайхан байдаг юм уу? Үгүй. Би энэ үгийг урд нь хүнд ч хэлж байгаагүй. Би хүнд ч хэлж байгаагүй шүү. Би ганцхан чамд хайртай. Намаа чи нэг мэднэ үстэй. Би ганцхан чамд хайртай. Айлт зүрд. Намаа би чамд хайртай шүү намаа. Айлт зүрд тушаал биелүүл. Намаа чи миний хийсэн бүх үгнүүдийг бодороо намаа. Айлт би ганцхан чамд хайртай шүү. Хин ч өөр хайртай болж байгаагүй. Намаа би чамд энийг хэлжсэн үстэй намаа. Би чамд хайртай үстэй намаа. Сүлдээ. Чи миний амьдралд гэрэлтийгээ өгч чадахгүй юм бол ядаж битгий сүдэрлэлтэй. Жохо. Сүлд нэг л бишээ. Ямар нэг юм болсон л. Та ярих гэж үзв. Гэхдээ би түрүүнд юм асуухгүйсэн чинь бараг тас туулах шахал. Арслан бар шиг архи адил. Би очдөг юм лөө. Хэрэггүй. Хаяа ингэдэг л үсттэй. 2-3 хоноо тэр гайгүй болчихно. Яагаад бол нэг юм болж тээ. Харин тийм ээ. Үгүй. Хоцорсондоо шарлахад намдаа хэрэлдэж юм болов. Нэр мэтгэл хүн. За орхиж. Оосвэч. Оо, оо, сар, хол. Нэг
Ёс. 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. Тат. Ай дүүрэн байсан үстэй. Би байхгүй. Хэмнээ дөрөвчдээс тий. Эдэг. Байл зүйл байхгүй. Тэслэг шууд сонсож байна. Ингэж ч байна тэслэгч. Бацраад ярьж байна. Танаас салааны байлгч сүд орсон байна. Байлгч үрд өнөөдөр юу ярьж ирсэн? Стресс маань ямар байсан? Юунаас олж авсан? Сэтгэл санаа маш докторгүй байсан. Юм ярихгүй юусоо ярихгүй бүр уурсан. Наурч нь мартнуу. Үгүй. За одоо бодож. Нөгөө хөгч чинь орчихч. Одоо тэгээ яана. Тангараа өрсөн цэргийн албаагч. Цэргийн байрлалаа орхиж агад цухтаавал эрүүл хөслөг хийгээс. Амрыг Аавал ноо захиргаацаар явуулчихгүй. Би тэгээд чамаа. Чи зэрэгт явчлаа гэж юу? Монголын үндэсний олон нийтийн телевиз үзүүлж байна. Чад ямар хүүхдийг нь харгалтай юм шүү дээ. Тэгээд Өөрөө нэг битгээр үзүүлдэг. Өдөөгийн мол өсгүй надаар юунд ингэж тоглоовэ? Хайртай гээд бичсэн захидал тань 5 хоногийн өмнө мотроглож Тахлах жоохон сайн боллоо гэд тэгж дэргэд гүгэдсэн. Нэг л өөр болчихсон баг. Хүнтэй яасан сайхан ам болсон. Өсөөч яа. Сүлд нэг л бишээ. Ямар нэг юм болсон юм. Та ярих гэж үзв. Чимний ярихыг сонсох хэрэгтэй. надад чамтай яриад тах юм байхгүй. Олон түмний телевизийн од танд хэлэхэд огтгүй танд сэтгэлгүй. Онхолдож одройтон аврагд шидүүлдэг чинь огтоос сэтгэл өвдөөгүй. Миний сэтгэл та биш өөр хүн байх юм аа. Халирах адисгүй тусгайгийн
ачдаа чимбит эгэл сэргүүжихэн тангарах өргсөн ирчүүд нэрээ бид тусгай салааны хаан нэрээ гаргасан эрэлхийг сэргүүд тусгай салаа алхан тугийн доор жагсан тусгай салаа давшин тусан садыг давна тусгай салаа алхан тугийн доор жагсан тусгай салаа давшин тусан садыг давна хөлийн зэхүй онцгой даалгавар биелүүлэн бин садаа жигсэж тулаанд бэлэн байна садыг давах сарахгүй авхачтай тусгай салаа алхан тугийн доор жагсан тусгай салаа давшин тусан садыг давна тусгай салаа алхан тугийн доор жагсан тусгай салаа давшин тусан садыг давна Тусгай салаа 32 дугаар анги. Госгод! Жагс! Освэч! Оо! Оо! Саад! Хол! 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 Сая дүүрэн байсан биз дээ. И байхгүй. Хэмдэ дөрөвч дэлхий. Элдэг. Байлх сүлд байхгүй. Байлх сүлд. Байлх сүлд. Байлх сүлд. Байлх сүлд. Ахлах төслөгч хурц сонсож байна. Ангиж ижүүр ахлах төслөгч бачраад ярьж байна. Танаа салааны байлдагч сүд орсон байна. Хэдэн цагаас? 22 цаг 55 минутын орчимд гадаа бизнес газрын арын хашааг давж орсон гэж том хэлж байна. Би анги руу очиод дэмий баха. Ойлголоо. Аавынх нь ус надад байгаа болохоор аавтай нь холбоо өрөөд ирлийн ажиллагааг эндээс эхлүүлэе гэж бодож байна. Ойлголоо. Шуурхай мэдээллийг 23 цаг 5 минут түлээж авлаа. Ирлийн ажиллагааг эхлүүллээ. Илтгэл өгсөн ахлах төслөгч хурц. Ойлголоо. Эргээд холбоо өрж мэдээлэл авъя. Яасан бэ? Сүлдгээд дэндвтэй найзалдаг нэг залуу байдаг шүү дээ. За тийм. Тэр орчихжээ. Одоо тэгээ яах вэ? Автаа л уцаар ярихаас. Уцаар битгий салгачихсан байхаас. Байлгч сүлд салааны байлгч нараас шинэ интэй тогтнодгүй.
Байлдагч дэндүү байлдагч төвшөө хоёр төрөдөг. Тэр хоёр нааш дууд. Гүсгэл. Хэрхэн матлын төсгч миний жүжигч болсон рот гарснасгүй рот цагийн өрөөнд байгаа ротын жижиг байлдагч ангар. Орон жижиг ахлаас цуцрал. Бүх салбаруудын төр хүчнэр гэрээ зэргүүдтэй гаргаад хашааны гадна тал дүнслэг ий. Хэмээс цэнэш өдөр чахаар өслөө. Хэмэхлэтээс таны шалаар байлдагч дэндүүрлээ. Хэмэхлэтээс таны тушаалаар байлдагч төвшин ирлээ. Даавж ирлээ үргэлжлээ. Гүсгэл. Тэгэхээр хоёр бүх зүйлийг үнэн зөв мэдээлэх хэрэгтэй. Байлдагч зүйлд өнөөдөр юу ярьж ирсэн? Сэтгэл санаа нь ямар байсан? Юунаас олж орсон? Сэтгэл санаа маш докторгүй байсан. Юм ярих юусоо ярихгүй бүр ууралсан. Дотроо их бухимдаад байгаа шинжтэй чимээгүй байсан. Байлдагч зүйлд үе үе сэтгэл санаагаар унаад гайгүй болчдөг болохоор бид хоёр ярилцж байгаа жоохон хаадсан ч гэж бодсон юм. Яг юунаас болсон бол хоёр таамаглав нь? Бид нэр өнөөдөр 150 дугаар тусгай ангийн эмэгтэйчүүдийн тасагтай норматив хийж уралдаад хоцорчихсан юм. Тэгсэн чинь сүлд их бухимдаад байсан. Ярхам ах цэцлэгчд байлдагч сүлд яг энэс болоог байхаа. Байлдагч сүлд нь 150 дугаар ангийн дэд ахлагч номтой өргөдгий. Номтой ахлагч өнөөдөр 2 удаа ирж уулзсан. Сүүлчийн уулзалтын дараа илт мэдээлэлээс их готарчихсан орж ирсэн. Орон жижиг ахлаас ч учиргал. Уулзалтын байрны бүртгэлийн дэвтрийг шалгасан уу? Сүүлд хэдэн цагт тхиинтэй уулзсныг нарийн гаргаар. Дээрээс нь 150 дугаар ангийн жижиглэн уцтаад дэд ахлагч номингийн гэрээ хаяг уцсны дугаарыг тодруулаад ахлах төсөлөгч хувцад мэдээд уулзалтын дараа хамт албааж байгаа нөхөр чинь сэтгэл санаа докторгүй болцсон хахад яагаад загш даргамстай мэддэггүй. Эрхэм ахлах цэцлэгчд байлдагч сүлд сэтгэл санаагаар унсныг 18 цаг өнгөрөөд офицер ахлагч нар явсан би мэдсэн л дээ. Тэглэж гисэн салааны орлогч дэвтрүүчтэй мэддэггүй юм. Миний буруу эрхэм ахлах цэцлэгч. Эрхэм ахлах цэцлэгч дэлхий. Байлдагч сүлд сэтгэл санаагаар унчаад 2 хоногоос гайгүй болчдөг болохоор бид хоёр ярилцж байгаад жаахан хаадсан жээл гэж бодсон юм л да. Ерөнхийдөө сэрэмжтэй байл гэж ярилцж байсан. Өөр ямар найзууд нь ирж уулздаггүй. Эрхэм ахлах цэцлэгчд сүлд миний хойноос гүйдэг нэг охин бий гэж ярьдгийг. Тэрийг нь ануучин гэдэг юм. Тийсийн уул орхон ангид сурдаг гэсэн байхаа. Сарын өмнө сүүлч удаа ирж уулзсан. Өөр хүн ирдгүй юм ба. За үзөө. Хаач хоо. Найз нар дээр очиж болохгүй. Хамгийн түрүүд найзуудаар хайна гэдэг нь тодорхой. Ануучин дээр очт юм лүү. Аав ээж нь байгаа болохоор болохгүй. Өө нэрээ галт. Оюутны байранда яг ганцаар байгаа. Чимээгүй нуугдахад хамгийн тохиромжтой газар. Мамаг муу галт дээр очно гэж хэний ч санаанд орохгүй. Тийшээлээ. Заавал та. Заавал. А байна уу? Биш. Галтын оюутны байрныхаа өрөөнийх нь номер нь хэдлээ. Тийм ээ, өрөөнийх нь номер нь. Би сүлд байна. За тэр талаар дараа ярья. Би одоо яаралтай хэлээд өгөлдөө. Тийшээ оюутны байрны тийм. 208. За би чам руу дараа тухтаа ярив. Аха. Оюутны байр л явчих. Арсантай гүр. Хурдлаарай хаа.
Зааварч нь маргдно. Үгүй. За, шалаад дуусгаа жигс. Тавил хоёрыг явж шалгая. Бараг ордош. Эк. Хат. Бош. Зүртэй. Гараатрээ. Зүртэй. Айти зүртэй. Зүртэй. Зүртэй! Зүртэй! Адрээ! Зүртэй! Адрээ! Зүртэй! Зүртэй! Оо манайхаа энэ хүн академи руу. Нэрэ. Оо энэ. За ийшээ явахгүй. За энэ нэрэ. Оо энэ ара. Академи руу очоод Я хайна. Академи руу яа. Бүгд гараа систем шиг мөн бохоо. Нөгөө давсан биш. Яг ажиллах. Яг бид нар хийсэн гол. Гаас ангиж жижиг хийх үү? Тэгээд чигэр таван сууч нэрээ дээ. Чиний тэрнийг утас чинь зогсоо чөлөөгүй л дуугарч явах юм аа. Ажил гарсан юм байлгүй дээ. Шинийг аваад асуучихгүй. Гой кино гараад байна. Чи өөр асуулт. Хүүе. Гүн чин хурц дараа 5 удаа залгасан ба шүү дээ. Юу? Өө нөгөө хүү чинь. Алло, миний хөшөө хурдан эргүүлээ залга. Байна уу? Байна. Хурц даргуу. Байна уу даага. Баларсан сүлд олчихсан. Юу? 23 цаг 5 минутын орчимд ангийн байрлаас гарч төв зам дээрээс машин суусан юм шиг байна. Яадаг хөвгт вэ нат чи? Танай гинэд таана үлээ. Манайх ч Американд дэмжидэлтэй. За би одоо зайсан гаш яваад очие. Та их нэртэй сайн хэлээрэй. Хэрвээ сүлд ирэх юм бол загналгүйгээр наанаа байлгаж байна гэж. За би хэлье. Бас нэг юм байна. Танай их нэр чи өнөөдөр анги дээр очиж сүлдтэй уулзсан байсан. Сэтгэл санаа нь ямар шүү байсан талаар асуугаарай. За би одоо асуугаад одоохон хувцаслаад гарлаа. Нөгөө хөвгт чинь орчихч. Одоо тэгээ яана. Гоо яах юу вэ? Хайнда. Яана. Чи өнөөдөр очиод яг юу хэлсэн? Сэтгэл санаа нь ямар хөө байсан? Нэггүй хэлээд. Байна. Сүлдээ. Хөөе миний хөө чи хаана байна? Байран дээр унтах гал явж байна. Битгий худлаа ирж чи оргосон гэж штэ. Чи яаж байгаа хүүхэд вэ? Шүн энэ тэнд явж байгаад хүн амтан зодуулж нүдүүлж янз бүрийн юм болвол яана хөөе. За нэмүү шалдан байдаг чи хин тоож дээр юм дий. Ээж нь санаа зовоод штэ миний хөө. Чи хаана байгаа юм бэ? Ээжтэй хэлчихэлдэ. Сүлдээ. Хаана байгаа хэлмээргүй байна. Хөөе сүлдээ. Миний хөө ээжтэй хэлчихэлдэ. Ээж нь аавд чи хэлэхгүй. За. Би ямар нялх хүүхд юм уу? Эргээ залгах мэдв. Би хүнтэй ярих гэдэг. За миний хөө тэгвэл наад уцаа битгий салгаараа мэд.
Хуулиараа бол байдал сүлдэд илүү хүн тусах гэж байна. Тангаргаа өргөсөн цэргийн албаагч цэргийн байрлалаа орхиж оргод зүхтаавал эргүү хариуцлага хүлээдэг ёстой. Харин тийм ээ. Би бүр яа ил гэж бодоод байна. Ямар ч байсан гэсэн энэ хүүхдийг эхлээд олгодох. Би төрсөн дүүгээ эрэлд гаргачихсан байна. Манай төрөл садангуудаар хайчих. Эрлийн бүх зардал эцэг эхээс нь гардгаа гэдгийг та мэднэ үстэй. Оо, тэр талаар санаа зовтгүй хурцтайгаа. Би бодоод байна л да. Тусгай ангийн дэд ахлагч номин гэж үсгүүтэй. Эний дараа очиж болцсон. Аа тий. Сая чөлөөгөр гарч ирэхдээ үерхтэй өхөн гэдээ яриад байсан. Гэхдээ тийшээ очихгүй л болов. Миний хүүчин ч бас хашир шүү дээ. Намын сүлд хоёр муудалцсан байх магадлал их өндөр байна юм. 5 цаг 30 минутын үед сүлд намынтай уулзалтаар яваад ирснийхаа дараа их уурлаж бухимдаж хоёр найзтайгаа ч хүртэл юу ч яриаггүй гэж найзууд нь явж байна. Би нэг газар тавлаад байна. Энд л ивч магтах. За ямар ч байсан та орчоод гараад ир. Дараа нь тэр номинтой очиж уулзаад өнөөдөр яг юун тухай ярьсан, юунаас олж муудалцсан бэ гэдгийг нь асууж тодруулъя. Ингээд ер нь танд багшийн нууц байгаа юу? Байгаа. Би энэ манай ахын л байж магадгүй гэж бодоод байна. Манай ах чинь сүлдэд амь шүү дээ. Буруу эрхлүүлээд байдгийг. Одоо намайг яваад оронгууд царийн хөвсөх юм бол яг л байна гэсэн үг. За ямар ч байсан та орчоол гараад ир. Боломжтой байгаарай. За би орчод ир. Сүлдээ. Намайг ч тайртай гэдгийг чи яагаад ойлгохгүй юм бэ? Би хайр сэтгэл хөдлөлгүй байсан. Хин нэг байхыг хүсэхгүй. Миний хайр бүтнээ Сүлдээ. Би чамд хайргүй байхад яагаад чиний хайр бүтчихдэг вэ? Чи Ануучин гэдэг охин таних уу? Би чамд энэ талаар ярих гэж бодож байсан юм аа. Манай их сургуулийн ангийн оюутан баггүй да. Юу би чамтай танилцуулна гэж бодож байсан юм. Баяртай Сүлдээ. За яасан. Ирээг байна. Би бүхөрөө бүр нойлынхны өрөөнд хүртэл орч чалгалаа. Манай ах уурлаа л. Сүлдийг цэрэгт явуулахад хамгийн хэсэргүйтсэн баг юм. За хоёлаа явна. Ямар ч байсан тэр номин гэж өсгөөтэй очиж уулзъя. Бас манай нэг дэд ахлагч номингийн найз Туяа гэж дэд ахлагч руу явчихсан байна. Багш руу нусан яриа. Тэгээ. Манай хүүхдтэй нэлдэг 3 нөхөр байдаг сурагтай. Уцайг нь чолж авъя. Би сая авгаас мессеж хийж нэг арай гэж нэг хэлвч авлаа. Зүйтэй. Ямар ч байсан тэр ангийнх нь оюутнууд бас дотных нь найзууд бид бүгдийнх нь уцайгийг олж авах хэрэгтэй байна. За ямар ч байсан олно. Хоёул хөтлөө. Төвшөөхөө.
Санаа зовоод ах юм. Айл хэдийн хэрэгт орчихсон шүү дээ. Цэрэг албанаас орохсон хүн шууд л эрүүгийн хариуцлага хүлээж өгөх хуультай. Нэрээ юу? Нэрээ. Тийм хуулийн заалттай. Бид нэрийг тамгараг өргөхөд анхааруулж танилж байсан шүү дээ. Би ямар дөрөв зээжлж чадах биш дээ. Яах аргагүй л намтай муудалцлаа. Сүлдийн цэрэгт байхын гол утга учир нь номон л болоод байсан. Харин тийм ээ. Хайрынхаа хүчээр их хачин өөрчлөгдөд бодол санаа нь хүртэл өөдрөг болчихсон байсан хүн. Хөөе. Маргааш хурц зэрэгчтэй уулзч учраа хэлж хүлээ авдаг юм уу? Тэхэм зөв. Би ч гэсэн явъя. Хоёулаа маргааш хамт яв. Чи хүнтэй хамаа намаагүй ярьж байгаад л амархан учраа олцдог үстэй. За сондгоо. Тэгэх. Одоо явж очиод олж ирж чадахгүйгээс хойш. Унти. Хүүш. За сайн уу галтай. Юуг нь гайхсан юм бэ? Сайн. Чи яаж энд орж ирсэн юм? Юу өмссөн юм бэ? Би гадаад яваагүй маа. Сэрэгт явсан. Завт явуулаа яриа. Сэрэгт чи бид нар шиг орчууд л явдаг үстэй. Одоо цаг өөр болсон байлээ галтай. Цэрэг дээд боловсралтай зөндөл цэрэг байдаг болсон байл. Чи цэрэгт явчлаа гэж юу? Аавал нөө захиргаат саргаал явуулчихгүй юу та. Би тэгээд чамар сургуульдаа сурах сонирхол байдаг байсан ч биш. Чи чамар намайг тоох биш дээ. Нэг л учиртай ирлээ дээ. Анх яах гэж ирээд байлаа. Тий. 310-ын алимаа гихч аюулын хөргө өгд дурлаад байлоо. Одоо тэр чинь байхгүй. Амраад явчихлгүй айлчгүй те. Харин энэ байранд давхар ажил хийдэг. Наад чи гэдэм үү ядарсан оюутнууд л үлдээд байгаа да. Галтай. Танад өөр ямар нэг хүн байхгүй үз. Байхгүй. Бүгд амраа явцсан. Биш. Харин чи нэрээ 100 татах уу? Юу вэ? Чи хүний үлдээсэн шавхрыг надад өгөх гээд байгаа юм уу? Наадга асаач. Гүй шавхруу бишээ. Нэг ах үлдээгээ явцсан. Надад ч нэг иймэрхүү хишиг олдоол байдаг юм да. Шавхруу биш гин шүү. Шавхруу ирч. Чи ийм юм ууж яхаар нэг жоохон хоол болоод идчих болдгоо юм. Хөөе. Манай ажлаас хоол өгчдөг. Надтай бол болоо л байдаг юм да. Хоол өгчдөг юм шүү. Танаа энэ гэрт чинь хүн идэх нүтгийл жоомонд өгчиж гэсэн үүрэмгүй байхгүй юм шүү. Чи найзаагаа мэдэн штэ. Би чинь сургалтын төлбөрөө яайдаал гэсэн нэгэн оюутан штэ. Сургуулаа төгсчүүлж аюу талгаад очиж яваад хөтлөө ажиллаж байгаад баяжин да. Маа. Наатаа дэлгүүр өсч чадар за. За. Гайгүй үйлдвэрийн юм аваарай заа. За.
Галдаа. Арх бити аваарай. Согтуурж аваад баригдахын нэмэр. Баригдахаа. Галдаа үе. Найстай. Чи найзгаа нэг л ойлгохгүй байх шиг байна. Найз нь сэргээс оргоод явж байна. Тэгэхээр намайг хинч мэдгэсгүй шүү. Чи хинт ч дийлэрээ за. За. Намайг чи хэдий ч нэ удаан байна. Чи төдий чинэл цатгалан байна гэсэн үг шүү. За, явж тэр. За. Хүнд дийлэрээ. Би хинт ч хэлэхгүй. Тэгээд хиндэ ярих хэвд. Тэгсэн ч гэсэндээ чамааг над дээр ирнэ гэж хинийч толгойд орохгүй. Чамааг эндээс бүтэн жил болсон ч олохгүй. Ойлгосноо? За. Өөргийнхөө. Гэлцээрэй. Ер нь дөрөв төцөлтөөр та ирсэн дээрх. За тэгдэг. Сайн байна уу? Амрыг ирээ. Шинэ ороо ирж өөрийн чинь 5 дахь үеийг алдаг дуусан төвчлээрэй. Та дэд ахлагч ном мөн байгаа. Мөн байна. Би тэг 13 дугаар ангийн салаан захирагч ахлах дэслэгч хурцсан. Бид өөрөөс чинь байлдах сүлдийн талаар асууж тодруулах гэж явна. Энэ хүн бол сүлдийн аав даваа. Сайн байна. Сайн байна уу? Ахлах дэслэгчээ би тантай хоёулах нь уулзч болох уу? За. Би машинд авчаад хэлж ийтэй. Байлдагч сүлд өөртөө чинь уулзалтаар явж ирчгээд их уурлаж бухимдаж байсан гэж сүлдийн салааны дотных нь найзууд хэлж байна. Сүлдээ бит хоёр сайхнаас өрхөж эхэлсэн юм л да. Тэгсэн өчтөр Ануучин гэдэг охин ирж уулзаад та юуны тухай аавд нь хэлгүй гэж амлаач. Би нууцыг хадгалж чадна. Ануучин гэдэг охин ирж уулзаад сүлдийн ямар муу хүн болох талаар бас хамт тэрвэлдэж ахуулсан зураг хүртэл үзүүлсэн. Сүлдтэй 2 жил үргэлжлээд сүлдээ бүр өөр хүндэлтэнд хүртэл орсон байгаа юм чинь. Та тэгээд сүлдэд энэ тухай мэдэгдээд сална гэдгээ хэлсэн гэсэн үг үү? Тийм ээ. Та юу энэ тухай аавд нь хэлсэн ч юм яадгийг.
Ануужинг жирийн айлын охин болохоор нь хүүгээс салгах гэж энэ хүн албаар цэрэгт явуулсан гэсэн. Гэтэ ямар ч байсан энэ тухай авд нэлсэн дээр баха. За тантай ярих яриа дууссан шүү. Надаас дахиж бити сүлтийг асуугаарай. Сүлт дээр шоуддаг найз нөхдөд бол хамт байгаа биз? Би тань чулууханд хэлчихэ. Ангийнхаа охиныг жирэмсэн болгочоор нь та хүүхдээ нууж цэргийн албанд явуулсан гэсэн мэдээлэл. Би тийм хийх ядгаалцсан адуулсан шүү. Чи сүлдийн найз Ануужин охиныг таних уу? Ануужин гэж охиныг жирэмсэн болгоод өргөндүүлсэн тохионыг сайн яриад өгдөө. Та хоёр алин дэлгэр хэлсэн. За. Миний дүү чи бүх эфемералдгаар нэг зар явуулах гэж. За бичээд аваад. 7 дугаар сарын 29-ний орой 23 цаг орчимд Сонсголон хавьяас чамд жирэмсэн болгоод өргөндүүлсэн гэдэг нь юу? Та нуудгүй хэрэг хэрэгцээтэй зүйл байвал би туслая. Надаа юу ч хэрэггүй ахаа. Сүлдээ надаа сайн би угаас итгэж байгаа. Үнэхээр шинжлэх ухаан хөгжөөд зайнаас жирэмсэн болчихдог болоо. Чи тэгээд унтаж үзээгүй хэрэг үү? Үзээгүй. Хүмүүс шоронд явах болчиход биш. Цэргээс орсон үед чи 90 үсгдэг гэж. Ангийнх нь багш нь бидний ангиас ганцхан хүүхдийн байлт гэж хэлсэн.